За сайн байцгаана уу? Өнөөдөр би өрөм загсаа хараг зааж өгөх гэж байна. Маа найзад асууад байсан учраас яаж хийдгээ заагаад өгчэй гэж бодлоо. Тэгээд өрөм загсаахтаа өөрхийн хамгийн том тоогоог ашиглана. Яагаад тэгэхээр өрөм чи хэр хэмжээтэй болохыг тэрүүгээр л тооцоолоод тийшүү дээ. Тэгэхээр одоо энэ нэлээд том диаметртай тоогоогоо хэрэглэж байна. Тэгээд танд бид нэр Монголд биш байгаа учраас нөгөө түүхийн сүү холбооны холбогдгүй шүү дээ тий. Тэгэхээр тэрний хооронд юу хэрэглэдэг вэ гэхээр энэ heavy whipping cream энэ болохоор ерөнхийдөө нөгөө сүүн крем чиглээд байгаа шүү дээ тий. Тэрийг хийх тэнгүүтээ 3.5 тосдогтой сүү хэрэглэв. Тэгээд би яг одоо болох энэ хоёулаа Lucerne брэндийг хэрэглэж байна. Тэгээд одоогор болохоор 3 литр орчим сүү хийгээд тэгээд яг бүлээн нэг өндөр гар дээр биш бүлээн гар дээр хийгээд тэгээд хөөрүүлэн тэгээд хөөрсөн дараа heavy whipping cream бол буюу крем хийгээд байгаа шүү дээ сүүн крем. За тэгээд хөөрүүл. За одоо сүүгээ хөөрүүлчихсэн байна. Сүүгээ хөөрүүлээд дээрээс нь би 3 литр сүүндээ 750 мл heavy whipping cream-ээс хийцэн байна. Хэрвээ та 4 литр сүү ашигласан бол 1 литр heavy whipping cream хийнэ гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ хийцнийхээ дараа сайн холиод тэгээ сайн самраад ишүү тийм ээ. Тэгээд энэ сайн хөөсөж ивэл тэр тусмаа сайн. Тэгээ сайн хөөсрүүлээл. Тэгтээ хитрхи чанга гал дээр тавьж болохгүй шүү дээ. Тэгэхээр би яг донд нь тав дээр тавьсан. Одоо дахиад хөөрүүлж байна. За одоо whipping cream хийцэн дахиад сүү маань хөөсчлөө. Тэгэхээр одоо энэ маань арай жижигдээд арай илүү том шангаар бүгдээрээ хөөсөө сүүгээ сайн самран тэгээд ингээд сайн хөөсрүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ тэмдгүү ингээд хөөсрүүлээд байж болохгүй. Яг голоос нь аваад өндөр самран. За миний microwave маань тодорхой учраас жоохон бүр өндөр чаддгүй. За гэхдээ ингээд галаа жоохон илүү бүр багасгах чинь. Галаа илүү багасгаад тэгэл одоо 10-аас 20 минутын турш самрана. За ер нь 13 минут яши өндөр самарлаа. Тэгээ одоо ерөнхийдөө ингээд самраад болчлоо. Нилээ хөөсөрсөн байна. Одоо хөөсөрсөн сүүгээ галын унтраагаад загсана. Тэгээд загсаагаад хөөсөн байхгүй болтол загсана. За тэгээд загсаасан сүүгээ хүйтэн орчинд хонуулна. Стор хаж даймаа цаг болох юм шиг. За